Сайн байцгаана уу хүмүүдээ. Өдрийн мэнд хүргэе. Ээлж дагуулга дэмжих видеогоор та бүхэнтэй уулзаж байна. За тэгэхээр өмнө нь агуулга дэмжих видео нэг дээрээ бол эргэцүү гэж юу вэ гэд үзсэн байгаа. Тэгээ бүгдээр одоо эргэцүү түүний онл хандлагуудын талаар бол яг үзэх нэ. За эргэцүү үүсэл хөгжлийн талаарх түүхэн болон орчин үеийн хандлагуудыг танин мэдээ дасгал ажиллаад өгнө. За мэдээж яг та бүхний илүү яг онлын үндсэн гол ойлголтуудыг батгах, онлын талаар мэдлэгцээ болгох зорилгыг дэвшүүлж байгаа. За дэлгэцэн дээр зорилт бол яг та бүхэнд харагдаж байна. За тэгэхээр багш нь үндсэн тулгуур ойлголтуудад дараах үйлчлэлийн дагуу та бүхэнд бол хүргэн манай хүмүүс дэлгэцэн дээр бол анхааралтай хараад аваарай. За эртний үе бол яг эргэцүү үүсэл хөгжлийн үед бол энэ бол яг нийтийн тооллын өмнөх 5-аас 4-р зуунд эртний грек ромын үед жамсны эрх тухай гол үзэл санаа бол яригдж байгаа. Жамсны эрх гэдэг бол байгалаас өгөгдсөн төрлөх чанартай гэдгийг бол илэрхийлдэг гол үзэл санаатай. За гол төлөөлөгчд нь бол яг эртний грек ромын философичд, сэтгэгчид Сократ, Платон, Аристотель зэрэг бол яг байгаа. За жамсны эрх гэдэг бол хүн бүгд өөрт нь өгөгддөг төрлөх эрх юм а гэдгийг бол Сократ бол яг илүү онцолсон. За Платоны үед бол яг тухайн одоо төр улс гэж зохиол дээр гартчлан илүү яг нөгөө төрийн хуулийн талаар, шудраг усны үнэлэмжийн талаар илүү яг илэрхийлдэг байгаа. За дундад зууны үеийн хүчлийн эргэцүү түүхэн хүчлийг авч үзэх юм бол мэдээж жамсны эрх гол үзэл баримтлал болно. За тэр дундаа мэдээж түүхэн одоо шатлал, үе шатын үед бол дундад зууны үед бол яг илүү шашны үзэл номлол одоо үндсэн гол нөлөөллийг одоо агуулж байсан учраас жамсны эрх нь бол хүн бурхнаас явагдсан гэж бол яг үзэж байна. За тэгээ гол төлөөлөгч нь бол Аквины, Пома, Гройци, Жан Лок зэрэг сэтгэгчид бол яг байх нэ. За Помгийн үед бол илүү яг эргэцүү нь одоо бурхны зарилгын дагуу дэг журмыг тогтоож хамгаалдаг юм а гэж үзэж байгаа. За Жон Лок бол илүү нөгөө эрхчлөөний тухай, жамсны эрхийн тухай, заягдмал одоо эрхийн тухай илүү эрхчлөөтэй амьдрах өмчлөх эрх гэдэг бол хүнд угаасаа л заяагдсан саршгүй төрлөх эрх юм а гэдгийг бол яг онцолж өгч байгаа гэсэн үг. За шинэ үедээ бол 19-с 20-р зууны илүү позитив эргэцүү одоо гол үзэл баримтлал болж ийн гэсэн үг. За энэ дээр нь неопозитивизм, нормативизм, реалитивизм постмодернизм гэдэг бол яг үе шаталтайгаар хөгжөөд явж байгаа үзэл баримтлалуудын хувьд нь шүү дээ, онл хандлагууд гэсэн үг. За тэгээ багш нь тус бүр онл хандлагууд дээр гол төлөөлөгчд болон гол үзэл баримтлалыг бол дэлгэцэн дээр бичиж харуулсан байна. За жишээлбэл өөр багш нь энгийн жишээ одоо дурдах юм бол эргэцүүн сэтгэл судлалын онол дээр Зигмунд Фрейд бол гол үндсэн байр суурийг эзлээд байгаа. Тэгээ ерөөсөө нөгөө эргэцүү бүрэлдэхэд хувь хүний болон нийгмийн сэтгэл зүй маш чухал нөлөөтэй шүү гэдгийг бол яг онцолсон байгаа. За ингээд одоо үндсэн багшин тодруулах болох үүднээс эргэцүүн нэг жижээл дээр эргэцүүн үнд зүйл, эргэцүүн хэм хэмжээ гэдэг үндсэн тулгуур ойлголтуудыг бол яг илүү бас тодруулж та бүхэн дээр сануулах үүднээс дэлгэцэн дээр харуулсан байгаа даа. Тэгэхээр өрн түүхэн хөгжлийн явцад эргэцүү бол яг тодорхой үе шатуудыг дамжиж хөгжиж ирсэн. За энэ хөгжих үе шатуудтай бол яг нийгмийн сайн сайхан байдал одоо шудраг усыг тогтооход гол үндсэн одоо бэхжүүлэх, хамгаалах ийм үүргийг бол яг гүйцэтгэж ирсэн гэдэг бид бүхэн яг мэдэж байгаа. Ингээд одоо тухайн яг агуулга дэмжих видео маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн мэдээж тухай нөгөө түүхэн хөгжлийн үе шатуудыг бол яг тус бүр дээр нь төлөөлөгч нарын багшийн үзэл баримтлалтай бичсэн байгаа учраас өөрсдөө бол яг дэлгэрүүлэн уншаад өгдөж байгаа одоо яг линкийн дагуу нэмэлтээр бас яг судлаарай гэж багш нь зөвлөж байна. Тэгээд сар шинээр бүгдээрээ сайхан шинэлээрээ би дагаад агуулга дэмжих видеогоо үзээд унших материалаа үзэж яагаад батгалгатай халгуураа хийж илгээгээрэй гэж багш нь та бүхнээс хүсэж байна. Бүгдэнд нь амжилт хүсье. Эргээд бүгдээрээ агуулга дэмжих видеогоор уулзцгаая.